Сайн байцгаана үзэгчдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Хөгжөөн цэнгэнд Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн хамт олон хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол танин мэдхийн үе. Дараагийн 2 дахь үе маань теннисний бөмбөг олох үе. 3 дахь үе маань амны хайрцаг унших буюу үг таах үеэс бүрдэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр залуусын сонголт шоколадтай сүү хамтран ажиллаж байна. Тэгэхээр оролцогчдоо танилцуулъя. Эхний оролцогч маань ахлах дислэгч Үнэр Жаргал. Дислэгч Отхон Баяр. Ахлах дислэгч Алтан Түлхүр. Дислэгч Ж Отхон Баяр. Ахмад Төвшин Баяр. Ахмад Алтан Сүх. Хойтлын эгнээс дислэгч Хос Баяр. Ахлах дислэгч Нэм Давг. Дислэгч Эрдэнэ Баяр. Ахлах дислэгч Бата. Дислэгч Эрдэнэ Билэг. Ахмад Мөнх гэрэл нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцээр оролцож байна нэвтрүүлэгт маань. За тэр Баянгол дүүрэг маань одоо 50 жилийн удахгүй болох чинь гэсэн тэ. Тэгээ бас дүүргийн ойтой холбоотой одоо хийгдэж байгаа ямар ажлууд байна. За бас өнгөрөх оноос илүүтэй энэ онд ер нь ямар гэмт хэрэгүүд ч юм уу илүү гарч сэрэмжлүүлэх зүйл байвал бас хэлнэ шүү дээ. Бата. За манай Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэл энэ жил бол одоо хулгайн гэмт хэрэг, бусдын төрөнгийг дээрэмдэх, бусдын төрөнгийг заллим эхлэх гэмт хэрэг төлхөө бүртгэж байгаа. Одоо тэгээд энэ жил одоо нөтх зуны өдрөлөх гэсэнтэй холбогдуулаад ард түмэн маань ард иргэд маань одоо цусландаа гарсанд бол одоо орон байрны хулгай ихсэж байгаатай холбогдуулаад одоо ар гэрээ эзэнтэй байлгах энэ талаар сэрэмжлүүлэх цагдаагийн байгууллагаас л удаа дараа өгч байгаа. 2 дугаар хилтэс маань хаана байдаг вүлээ? Би нөгөө нэг 25 дугаар эмийн сангийн хажууд байдаг юм болгосон чинь бас биш болоо явцсан тий. Хаана байрлалт гэсэн. Манай Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн ганзам жишт буудлын ертөнцийн зүгүр баруун талд нь хуучин төмөр замын цагдаагийн тасаг гэж байсан. Тэнд төмөр зам юм байна тий. Одоо шинэ байр маань цагдаагийн баярын дараах нь Баянгол дүүргийн 2 дугаараараа Монсын уул зүрийн зүүн талд одоо шинэ байр баригдаж байгаа. Төвс зохицол, гайхамшигт амт, шоколадтай сүү, залуусын сонголт. Жинхэнэ Монгол сүүг хэрэглэгчтэй хүргэж байгаа болохоор гашилж муудахаас сэргийлэх нь жолооч бидний үүрэг хариуцлага. Тийм ч учраас ургах нар цаг хугацаатай уралдан давхин шүү дээ. Monfresh, малчны хотноос таны гэрт. Бидний хайрын мэрэгч. Хамгийн нандин бүх хүсэл хосгүй сайхан хайрын мэрэгч. Төвс зохицол, гайхамшигт амт, шоколадтай сүү, залуусын сонголт. Таны мэдхийн үе дээр бидний зүгээс 2 асуултыг бэлдсэн байгаа. 2 асуулт маань бол ер нь хүн бүрийн мэдээд иддэг тийм асуулт, хариулттай тийм асуултууд байхгүй. Энэ бол үзэгчдтэй бас сонин содон байх болов гэсэн үндсэн дээр арай илүү сонирхолтой мэдхээргүй тийм асуултуудыг оруулж ирж байгаа. Тэгэхээр эхний асуулт маань одоо ямар асуулт байх нь вэ? Эхний нэг асуултанд 2 оноо өгнө. Зөв хариулсан тохиолдолд 2 оноо өгөх болно. Утсаа ширтэж тонгоож явах үед хүзүүнд хэр ачаалал очдог вэ гэж байна. За сүүлийн үед ухаалаг утас их төлхөө гараад хүмүүс ер нь дандаа ингэж тонгоогоол утсаа оролдоод явдаг болсон шүү дээ. Одоо ингээл тонгоогоол 60 градусын налуутай ингээд тонгоогоод хараад уцаа хараад явж хат хүний хүзөө, нуруу хүзөөнд хэдэн килограммын тийм дарамт ачаалал очдөг юм болоо гэсэн байна л да. Тэгэхээр килограммын бичин гэсэн үг. Тий. 2 гишүүн нэг баг болж байгаа учраас хоорондоо яриад нэгэндээ хуулахгүйгээр тэгж олохгүй яг тоочны тоо тий тоо килограмм хэрвээ тааж чадахгүй тохиолдолд би хамгийн ойрхон тэр тоонд яг үн зөв тоонд нь ойрхон очсон нэг багт 2 оноо өгье. Тэгээ энэ угаасаа таах хариулттай асуулт учраас тий. Хэдэл
очдөг юм болоо ойролцоогоор. Үнэр жаргал Отгонбаяр хоёр маань 20 кг гэсэн байна. За тааж байгаа тий. Гэтэ ер нь тэгж санагддгүй 20. Тааж болохоор ойролцоогоор ер нь ийм байх тул гэсэн баримтаа. 20 кг бол одоо та хоёрын жишээ хин дээр байх боломжтой. Их гэж ойлгож гинөө баг гэж ойлгож гинөө 20-ыг дундчлаа. За Отгонбаяр Алтан түлхүүр хоёр маань бас 20 гэсэн байна. За яагаад 20 гэж вэ? Таас нь хуулсан уу? Хуулаагүй юу нь ярилцж байгаа л бодлоо л доо. Ярилцж байгаа тийм байх. Хүний бие ихэнх хэсгийг хүндийг толгой эзэлдэг учраас ерөөхдөө бас нэг тэгжил хоорондоо ярилцчихлаа дүнлэл гарах. Одоо тоог нь өөрчлөхгүй шүү. Хариугаа өөрчлөх чинь эндээс. За Алтан сүх Төвшинбаяр хоёр маань 13 хил гэсэн байна. За хоёрын практик зүгээс бодоод үзэхээр ерөнхийдөө уцаа шигтээд хэдийн хугацаанд алхахаас шалтгаалаад хүний бие хөшдөг л дөө. Тэгээ ерөнхийдөө 13 кг орчим байх болов гэсэн бодол бүтээж өвсөлцөө төрлөө л дээ. Бас таасан байна те. За дараагийн хос хоёр нэм даваг хоёр маань. За өнөөдөр жоохон халуун дотор студид бөхчин байгаа учраас урд урдаа байгаа. Залуусын сонголт шоколадтай сүгээ уугаад сайхан сэрүүцээ сууж гараа залуусаа. За хос хоёр нэм даваг хоёр маань 25 хил гэсэн байна. За бас тайлбар хийлээ те. Хоорондоо ярилцаад 25 кг л гэж шийдлээ. Ерөнхийдөө бол таасан шинжтэй л байла. Таасан шинжтэй. За. Эрдэнэ хоёр Бата хоёрын хувьд 15 кг гэсэн байна те. Хоёр ч бас энд оролцогчдоос арай илүү том толгойтой юм шиг те. 15 хил гээд бичсэн байна л да. Багыг бичсэн байна те. За энэ Эрдэнэ бэлэг мөнх гэрэл хоёр маань 3 кг гэсэн байна. Мөрөн дээр нэг хөнгөн юм явж идэг юм шүү. За 3 кг гэсэн байна. За тэгэхээр бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Ухаалаг гаруудаас хэрэглэгчдийн нурууны нугасны ачааллыг Нью-Йоркийн ангаах ухааны нөхөн сэргээх тасгийн эмчнэр судалсан байна. Уцаа ашиглаж байх үедээ хүний толгой 60 градус орчим тонгойдог бөгөөд энэ нь хүзүүн дээр 25-аас 27 кг ачаа тавьсантай тэнцдэг гин. За тэгэхээр зөв хариултыг зөвхөн хос хоёр нэм даваг хоёр маань хариултыг өгсөн. Багтаа 2 оног авч чадлаа. Бас таажин гэхэд бас оноо авч чадлаа тий. Уг нь хэрвээ 25 гэж аваагүй тохиолдолд 20 гэсэн оноотой хүмүүс оноо авах байлаа. Бидний хайрын мэдэж хамгийн нандин бүхний хүсэх хос хүн сайхан хайрын төс зөгцөл гайхамшиг дамт шоколадтай сүү залуусын сонголт. Хоёр дахь таны мэдхийн асуулт хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээтэй улс гэж байна. Дэлхийн улс орнуудаас эмнэлгийн үйлчилгээгээр хамгийн шилдэг хамгийн номер 1-т бичигддэг тийм. ТV-г нөө. За ТV-н за дөхүүлээ хэлчихэд одоо тааж байгаа юм чи те. Европ ТV тэгэл. Тий. Өнгөрсөн дугаар дээр Европ гэсэн чинь Африк нэ. Бразил гэдээ бичсэн байсан те. Европын орнуудыг мэдж байгаа л үү. Сайн бодож байгаа хариулаарай. Аль орны эмнэлэг илүү үйлчлэгээ сайтай тийм үү? Энэ бол судалгааг бол мэдээж үйлчлүүлэгч өвчтөн болон үйлчлүүлэгч нараас авсан байж таараа. Тэ? Европын орн гэдээ төхөөлсөн байгаа шүү. За залуусаа Европын орноос аль нэг хөгжил арай ихцтэй байх, үйлчлэгээ арай илүү байх, хүний эрхийг арай дээдлдэг улс байх гэсэн тийм улсаа бичих хэрэгтэй байна. Отгон жаргал Отгонбаяр хоёр маань Франц гэсэн байна. За бас тааж байгаа ч гэсэн бас нэг тийм юу байх хэрэгтэй шүү дээ. Тайлбар байх хэрэгтэй тий. Өөрчлөхгүй шүү самраад бариад сууж байгаарай. Европын улс гэсэн чинь ямар ч байсан Францыг ер нь амжиргааны төвшин өөрсдийнхээ амжиргааны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бол амжиргааны төвшнгөөр ер нь дээгүр байр эзлэхэлтэй. Тэр утгаар нь ойролцоо болохоор ямар ч байсан мэдээж хүн амын маань дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг хүн ам маань өөрөө одоо мөнгөтэй байна нэтэр гэдэг юм чи яг дагаад нөгөө тийм улс орных нь үйлчлэгээ илүү өндөр байх болов гэж байна. Францыг байхаа. За тэгэхээр Алтан түлхүүр Отгонбаяр хоёр маань ануу Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс чинь юу илээ? Европ тип билүү юу илээ? Газар зүйн хичээлдээ жоохон муу байсан юм уу та тий. За гэхдээ ер нь хариулч Америкийн нэгдсэн улсыг яагаад? Яг хөө нэг улс орны хөгжил нь
дээгүр гэдэг үднээсээ бас тийм имчилгээ бас асуудалтай үйлчлэгээ сайтай байх гэж бодсон. За эхний асуулт танаа багаас асуулт. Хоёр дахь асуулт яагаад Европ ТV-д Америк байдаг гэж бодсон бэ? За тэгэхээр андуураад ирсэн байх шиг үү те. Дараагийн 3 дахь баг Алтан сүг Төвшинбаяр хоёр маань Швед улсыг бичсэн байна. Швед улс яагаад Швед байх юм бэ? За ер нь нэг хүнд ногдох орлох ер нь бол арай илүү үйлчлэгээний талаар Швед Швейцар хоёр бол нэгэн дээгүүр болж байгаа. Швед ер нь үйлчлэгээ сайтай байх гэж бодсон аа. Тэ. Хос хоёр нэм даваг хоёр маань Англи гэсэн байна. Англи улсыг сонголоо. За. Англи улс нь болохоор дэлхийд хүний эрхийг дээдлэхээр ер нь тэргүүнд Европ төвдөө дээгүр байр эзэлдэг байх гэж бодоод бас л таасан шинжтэй л байл. Бас л таасан тий. Амар тайлбар хэлжсэн суултан таасан. За Эрдэнэ хоёр Бата хоёр маань бас Англиг авсан байна. Тайлбар байна уу нэмэлт? За иргэдээ ярилцаад Англи улсыг сонгосон. За Германыг авсан байна л да. Европын орнуудаас бас нэлээд санхүүгийн талаар нэлээд би даасан хамгийн илүү хүчрхэг орноор бол Герман нэрлэгдэх байх тий. Одоо Европын орнуудыг Европын холбоог бол тэргүүлж байгаа байх шүү тий. За Германыг яагаад авсан бэ бас? Тайлбарлая. За Герман улс ерөнхийдөө эрүүл мэндийн салбараараа илүү хөгжсөн гэж сонсч байсан. Анагаахын чиглэлээр Германд манай монголчууд оюутнууд их сурч төгсөж байгаа гэсэн. Тийм үндэслэлээр. Тийм үндэслэлээр. За манай оролцогчд маань ер нь ихэнх нь дандаа байцаагч нар байгаа л юу гэдэг тийм. Бараг бүгдээрээ байцаагч нар тийм. За тэгэхээр бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Дундаж наслалт улсын эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний үн гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж энэ судалгааг гаргажээ. Ингээд чагсаалтыг Швед улс манлайлсан байна. Швед улсад эмчилгээний зардлын 97%-ийг төр засгийн даадаг бөгөөд зөвхөн үлдсэн 3%-ийг нь иргэн өөрөө төлдөг байна. Хэдийгээр насанд хүрэгчдийн шүдний эмчилгээний төлбөрийг төлдөггүй ч 19-с доош насны иргэдийн шүдийг үнэгүй эмчилдэг байна. Удаах байруудад Швейцар, Өмнөд Солонгос улсууд оржээ. Швед улс бол дэлхийд номер 1 тийм үйлчлэгээ, эмнэлгийн үйлчлэгээг үзүүлдэг улс болж таарч байна. Дараагаар нь бол Швейцар улс байдгийн байна. За мөн Өмнөд Солонгос 3 дугаар байранд жагсдаг юм байна шүү. Солонгослоо хүмүүс эмчилгээнд яваад байна гэдэг чинь тийм. Тэр бол тэгэхээр Солонгос бол Аз твдээ баг номер 1 гэж ойлгож болохоор болж байна тийм. За тэгэхээр Төвшинбаяр Алтан сүг хоёрын баг маань 2 оног багтаа авч чадлаа. Бусад оролцогчд маань хараахан оноо авч чадсангүй дараагийн үе дээрээс оноо авах боломжтой. Дараагийн 2 дахь үе маань теннисний бөмбөг олох үе байгаа. Теннисний бөмбөг. Бидний хайрын мэрс хамгийн нандин бүх хүсэх хос үе сайхан хайрын төс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. За 2 дугаар үе маань нэгдэж байна. 2 дугаар үе дээр Отгонбаяр, Өнөр Жаргал хоёр маань гараад ирсэн байгаа. Тэр Өнөр Жаргал тогтоо сандал дээр суугаад 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг бол чиглүүлж өгөх ёстой. Тэгэхээр Отгонбаяр маань хаалтаа зүүгээд энэ олон саад дунд байгаа тэр 2 давхар аягнаас теннисний бөмбөг аваад тэнд байгаа сандал дээр байгаа хоос аяглаа очиж хийх ёстой 1 минутын хугацаанд. Хэрвээ 1 минутын хугацаанд амжихгүй эсвэл даалгавраа биелүүлж явах замдаа аяга унгасан тохиолдолд Өнөр Жаргалын доороос тог очно гэж байна. 2 1 цаг явлаа. Цаг хэлчихээр явлаа. Яг энэ зогсож байгаа. Биш үү? 1 минутын хугацаа бол За одоо чигээр. За одоо орчих бөмбөг байна. Дахиад чигээр яах вэ? За одоо яг гараа чигээр яваа. цаг яг хавцтай орж байна. За одоо чигээр. Баруун тишгээ. Баруун тишгээ. Яваач. Зүүн тишгээ одоо. Одоо Арай л амар хүчтэй юм байна. Амар хүчтэй байна.
За сая ерөөсөө болоог байх гэж ямар ч бэлтгэлгүй байсан л та. Тэгээ сая та бас нөө чиглүүлж явж байхдаа бас буруу чиглүүлээд жоохон яаруулаагүйгээс болол тог очичлаа. Тэгээ дээрэс манай Отхон баяр маань бас жоохон уртхан уталтай ирсэн үү яасан уу тий. Дараагийн баг маань гарч ирсэн байна. Дараагийн баг бол Отхон баяр, Отхон баяр, Алтан дэлгүүр хоёрын баг гарч ирсэн байгаа. Тэгэхээр яагаад бүсгүүчүүдэд та нар тогтоо сандал дээр суулгаад байна? За өөртөө жоохон авсгаа сан багаргаж явах санаатай л. Эмэгтэй хүн ер нь итгэхгүй байна уу те? Ер нь итгэхгүй. Одоо ингээл байцаагч нарыг харахад эмэгтэй хүмүүс нь ер нь цөөхөн байна л да. Тэгэхээр бас Монголын төр бас эмэгтэй хүнд бас бага итгээд байна уу? Үгүй наач өөрөө чадна гэдэгтээ итгэлтэй. Намайг тогтохгүй гэдгээс болгож байгаа юм. За тэгэхээр 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар та доороосоо тог авахгүйгээр та багтаа 5 оног авах боломжтой. За ингээд амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Цаашаага. Ой, гişгтэй жоохон татаад гişг. Ааха. За. Цаашаага. За. За гişг шууд гişг. Тэгээд наа доош өнгөрчлөө. Баруун гараад буулгах шүү доошоо. Жоохон цаашаа. Ааха, наанаас ав. За тэнгүүдээ буцаа зүү иргэн шүү. За гişг шууд гişг. Дахиад том. Гişг. Ингэж том авах юм бол. Мэди гişглээ уртлаа. За 50. Зүгээр өөрсөө яв. Зөрөгтэй. Чигээрээ яв болж дахиад нэг том гიშч. Цаг ахстаа орж байна. За урталсан байна. Хий. Нөгөө зүүн тийшээ зүүн. За доошоо. Жогон цаашаа. Доошоо наашаа. Тог очно. 50 л да. 50-аад үз. Аа. За. За Отхон баяр маань нилээ. Зоригтой алхлаа тий. Та хоёр гарч ирэхдээ ингэж ярьсан уу? Ер нь төлөвлөсөн байсан. Төлөвлөсөн байсан. Хоорондоо ярьчихсан. Йоо, бурхан. Дараас тог очно гэж бодсон. Амар чинь бурхан. Цагдаа нарт бол цахилгаан бороохоо байгаа үү? Байгаа. Тэгээ тэнэс тийм. Энийг ингэж ахуулж үзсэн үү? Үзсэн гэхдээ би өөрөө үзээгүй юу? Танаа баг 5 оноо авч чадлаа. Өмнө оноо авч чадаагүй байсан. Тэр 3 дахь багийг тайснаа ирж байна. Төвс зохицол, гайхамшигт амт, шоколадтай сүү, залуусын сонголт. За 3 дахь баг маань гарч ирсэн байна. 2 дахь баг маань нэлийн амжилттайгаар 5 оноогоо авсан байгаа. 10 хэдэн секунд үлдсэн баг. Тэгэхээр бас өмнөх баг нь бас амжилттай оролцсон юм чинь дараагийн баг маань нэлийн зоригтой байгаа гэж бодож байна. Боломжийн гэж бодож байгаа хэ. За тэгэхээр алтан сүх маань хаалтаа хаагаад аяган дотроос бөмбөгөө аваад хоос аяганд авч хийх хэвээр 1 минутын хугацаанд тий. За Төвшин баярын хувьд энэ бүгдийг зааварчилж чиглүүлж өгөх хэрэгтэй. За ингээд амжилт хүсье. За тэгээ амны цангаа ам жоохон цангаж ивэл хүүтэн шоколадтай сүг байгаа шүү. Шоколадтай сүг байгаа сая тогоо хүлээгээ сууж авахгүй тий. За. 2 1 цаг явлаа. Баруун тийш. За чигээр. Чигээр яваа. Жоох яв. Болж гинөө. Болж гин яв. За, бод цогс. Одоо зүүн гарч. Ирэх үү. За. Бүтэн ирэхгүй хагас иргэн. За, тэгээд яв. Жижиг гинөө. Яв. Жижиг гинөө том уу гэдэг чинь санаасргүй. Цэгээ төгөөчлөө шүү. Их зориг гаргах шиг боллоо тий. Шууд том алхал гэдээсэн чи яга жижиг алхал. Би ч жижиг гинөө том уу гэдэг чинь. За. Боломж юм байлаа тий. Тийм байлаа. Аль хэсэг дээр өөрөөс ч болж алдсан гэж бодож байна уу? Харин жоох надаас болчихгүй болсноо. Тэгээ манай хүн жоох төлөвлөгөөгөө жоох мартчихлаа. Анхнаасаа ямар төлөвлөгөөтэй байсан? Том балхаад ингээд давуулж гიშгэлэгсэн чи манай өөч тий. Гэтэ бас ингээ хаалт хийчихээр бас ондоо болж байгаа тий. Тэнцвэр алдсан. Тэг ойлголцож чадсан гол да. Боломж л байлаа. За бүгд ганцхан тэрийг давцсан бол чигээр байсан байхгүй. Харамсалтайгаар оноо авч чадсан. Гэхдээ 2 оноотой байгаа тий. За дараагийн 4 дахь багийг тайснаа урьж байна. Энэ давг маань хаалтаа хаагаад энэ аяган дундаас бөмбөгөө авах хэрэгтэй. За хос хоёр маань бүгдийг чиглүүлж өгөх хэрэгтэй тийм давгийг. Ер нь бол гайгүй байх гэж бодож чинь даалгавар бол сая өмнөх 3 багийг харлаа тий бас нэгэн туршлага бас суусан байх гэж бодож чинь 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр 5 оног багтаах боломжтой. Амжилт хүсье. За 2 1 цаг явлаа. Хой жижиг алах. 1 минут бол. За баруун үлээ. Баруун том. Баруун үлээ гац өрг. Баруун өрг. 50 зүйдээ. Одоо зүйдээ хажууд. Одоо баруун өрг. Баруун хагас эрг.
Баруун хагас хэрэг. За баруун хөлөө 50. Баруун том 50. Өө. Баруун хөлөө баруун талд. Баруун хөлөө нэм дага баруун талд дэж. Чи буруу яваад байгаа. Нэм дага. Өөрөө мэдээ яваад байгаа биш үү? Үнцэн үү? Өөрөө мэдээ яваад байгаа биш үү энэ даваага? Зүгээр хос хоёрыг хэлж байгааг сонсохгүйгээр зүгээр яваад байна шүү дээ. Хааш яваад шүү дээ. Шууд ийш яваад шүү дээ. Энд яваад ш та бас ингэж мгил. Хөл мөр бас энэ янзтай л явж шүү дээ. За тэгэд удирдлагынхаа үгийг жоохон сонсохгүй юм уу? Жоо чөлөөлөгч үгийг буруу яачлаа л тавьчлаа. За яах. Тэгэхээр дараагийн үе дээрээс оноо авах боломжтой. Доогуур нь жоохон хараадах шиг байсан юм аа. Тэгээд харж чадсангүй тий. Тэрэндээ найдсан ч харж чадсан. А тэрнийгээр харж ийм болоод яваад хараад ингэдсэн байхгүй. Хараадсан юм шиг. Харж байгаа дугуй хамаг анхаарал. Тэгсэн чинь эдлийн үд харахгүйсэн байхгүй. Тэгээ эдл нь хараад эдл хараа гიშч. Одоо туршаад үзэж ингэж байгаа яваад үзэж. Ингээ хараад. Төвс зохицол гайхамшиг дамд шоколадтай сүү залуусын сонголт. Тав дахь баг маань гарч ирсэн байна. Тесний бөмбөг олох үе дээр 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр багта 5 оног авах боломжтой. За тэгэхээр 5 дахь баг маань Эрдэнэ 2 тогтоо сандал дээр сууж бата маань бөмбөг олох хэрэгтэй байгаа тийм. Эрэл хайгуул хийх хэрэгтэй. Эрдэнэ 2 маань чиглүүлж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо удахгүй болох бас баяр ой болгож байгаа гэсэн тийм. Ой болгож байгаатай холбоотой бас цэнгэр дэлгэцээрээ дамжуулаад мэдчилгээ хүргэх боломжтой байгууллагынхантай. За ингээд удахгүй одоо цагдаагийн 94 жилээ болох ч байгаа. Нийт цагдаагийн албаагчтай болон одоо өндөр насны төгөрт гарсан албаагчтай баярын мэнд хүргэж байна. Дээрээс нь нэмээд дүүргийн 50 жилээ удахгүй 7 сарын 17-18 араас нь болох ч байгаа. Дүүргийнхаа бүх ард түмэнд одоо сайн сайхан өксөө ирэж мэдчилгээ төвшүүлж байна. Баян гол дүүргийн мэдчилгээ төвшүүлж байна. За 1 минутын хугацаанд даалгавраа биелүүлснээр Эрдэнэ 2-ын доороос тог очихгүй гэж байгаа. За амжилт хүсье. 2 1 цаг явлаа. За урагшааны хагас алхам жоох алах. За хөлөө өрг. Баруун өргөө угшаа. Тэнцэж жоох юм. За яв. За баруун өрг. 50. Нана 50. Тонгоод. За яг зү. Нанас бөмбөг. За зүүлээ өргөөд. Одоо тойрч явахгүй шүү. За зүүлээ өрг. Өргөө цааш 50. 50. Баруун өргөө яг урд нь. За зүүн өргөө чигээрээ. Зүүнэ. Чигээрээ 50. Жохор зүүлээ урагшлаа тавьчих. За баруун өрг. 10 хэдэн секунд байна. 50. Ахад зүүн өрг. Зүүлээ жохор зүүлээ 50. За баруун өрг. 50. За зүүн өрг. За бөмбөг газ. Сайхан тонгочих шиг боллоо тийм. За эднэрэ тог ямар байна? Хиний алдаанаас болоод ингэж сая алдсан. Хиний буруугаас. Цаг хоёулаа бол сайн хийлээ. Хоёулаа сайн хийлээ жоохон хугацаанд тавьсан. Хугацаал буруутай гэж. За тэгэхээр оноо авч чадсангүй. Тэгэхээр дараагийн үе дээрээс оноогоо аваарай. Дараагийн сүүлийн 6 дахь багийг тайснаа урьж байна. Теннисний бөмбөг олох үеийн хамгийн сүүлийн оролцогчид гарч ирсэн байна. Эрдэнэ бэлэг маань чиглүүлж өгөх хөстэй. Мөнх гэрэл маань одоо бөмбөгийгөө олоод тэрхүү хоос аяганд аваад шийх хэвээр тийм 1 минутын хугацаанд сая өмнөх оролцогчдын даалгаврыг бол нэлээд сайн харж авсан байх, нэлээд туршлагатай болсон байх гэж найдаж байна. За ингээд амжилт хүсье. 1 минутын хугацаанд даалгавраа амжилттай биелүүлээрэй. 2 1 цаг явлаа. 1 минутын хугацаанд. За чигээрээ. Чигээрээ. За зогсож. За дооч бөмбөг. Доошо. Эй зөөлөн. За наад тавьчих. За. За алхаараа баруулдаас эхлээд. Там алах юм. Дав. За зүүлөө. Баруунаараа. Наачин. За зүгээр давчих. Ингээд зүүлээрээ дав. Зүв. За болж байна. За баруулдаа даваа. Чигээрээ. Баруулдаа даваад ер нь баруун тишгээ явна гэсэн
бодолтой. Яг хаалтаа. ямар байна ирж. Ямар ирж гин. Ирж гин үү? Айгүй юу. За манай мөнх гэрлийн хувьд бол уг боломжтой явж исэн. Гэхдээ даач амжилтсан үлдээ хинээс олсон бэ та хоёрын? Надаас оллоо. Өөрөөс ч юм болсон тий. За бурууг нь хэрэгтэй үрчиж байгаа юм. Тэгэхээр дараагийн 3 дахь үе болох амны хайрцаг унших үе дээрээс ялагч маань тодорхойлно. Бидний хайрын мэрэгч хамгийн нандин бүхний хүсэх хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Өвчнцэнгээ чакат нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсэн хамт олон оролцож байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн амны хайрцаг унших үе маань эхлэж байна. Тэгэхээр эхний суудлал дээр Үнэр жаргал Отхон баяр хоёр маань суусан байгаа. Үнэр жаргал маань таалгаж Отхон баяр таах ёстой байгаа. Отхон баярын чихвчэнд маш чанга хөгжим явж байгаа учраас Үнэр жаргалын зөвхөн амны хайрцаг нь амаараа хэлж байгаа амныхан хөдөлгөөнийг нь таах ёстой байгаа. 10 үгийг 1 минут 30 секундын хугацаанд таах ёстой. Амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Хуулц, утас, хуувалц, хувцас, хуувалц, хувалц. Огт. Өрлөг. Хуувалц, хувцас. Гэ, хуувалц. За. Гинт хэрэг. Тэмдэглэл. Гинт хэрэг. Тэмдэглэл. Гинт хэрэг. Гинт хэрэг. Тэмдэглэл. Гинт хэрэг. Гинт хэрэг. За алгасан. Цавуу. 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 Савруу. Гү цавуу. Цавуу. Савруу. Цавуу. Цавуу. Таавуу. Цавуу. Дүрстэйд ч таах шиг үү те. Цавуу. Дараагийн өөр. Халууны шил. Алчуур. Хэ. Халууны шил. Алсан. Билард. Амара. Билард. Би ачуур. Билард. Хатан хаан. Хадас. Хатан хаан. Хатан. Хааны судал. Харуут. За манай 2 дахь баг гарч ирсэн байна. Эхний баг маань оноо авч чадаагүй. Нэвтрүүлгийг дуусгаж байна. Тэгэхээр 2 дахь баг маань 5 оноотой явж байгаа. За алтан түлхүүр маань тааж Отхон баяр маань таалгах хэрэгтэй байгаа. За амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг таах хэрэгтэй. 2 1 цаг явлаа. Зармаг. Дүрслэхгүй шүү. Тугал. Зөв. Түрээвч. Болж байна. Үндэстэн. Үндэстэн. Битгүй наа. Хуруу. Чанхидээс. Хуруу. Уур. Хурууны хэ. Хурууны хэ. Хачиг. Хачир гэдэг штэ чи. Хачиг. Тастэг. Бүжигчин. Зөв. Цэвэршүүлэгч. Тэмдэглэлтэр. Цэвэршүүлэгч. Зөв. Коршок. Хөргөгч. Коршок. Яа!
гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Багман өмнө 5 оноотой байсан, сая 10 оноо авах ёстойгоос 6 оноо авснаар нийтдээ 11 оноотой хошуучилж байна. 11 онооноос дээш оноо авсан тохиолдолд ялагчаар тодрох ёстой байгаа оролцогч маань. За дараагийн баг болох Төвшин Баяр Алтан Сүх 2 маань гарч ирсэн. Төвшин Баяр таалгаж Алтан Сүх таах ёстой байгаа. Амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг таах ёстой. Цаг явлаа. Эрхэс хэл эрхэс хэл эрхэс хэл эрхэс Төгөлдөр Октооч аагаар хийж гинөө Төгөлдөр аагаар хийж юм Төгөлдөр шоколадтай сүү унда Мобреш шоколадтай сүү жуус шоколадтай сүү эмик ам чих Угэр хийж гин. Хугацаа багуулсан байна. Алчур. Аагаар хийж тийм үү? За дөрөв дэх баг маань гарч ирсэн байна. Дөрөв дэх баг болох Хос Баяр Нэм давг 2 маань гарч ирсэн. Өмнөх баг бол 10 онооноос 1 оноог авсан байна. За тэр минут 30 секундын хугацаанд 10 оноог авах боломжтой байгаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч залуусын сонголт шоколадтай сүү гэдэнтэй хамтран ажиллаж байна. Төвс зохицол гайхамшигт амт шоколадтай сүү залуусын сонголт. Цаг явлаа. Солонго. Хүрсэлгүй шүү. Төмөр зам. Дахиа. Хэрэм. Имэй зам. Хэрэм. Имлэг. Алслаа. Синс. Цаашгэр. Синс. Хүрсэлгүй шүү. Шүгэл үлэг. Синс. Таны. Өөрөөр синс. Алслаа. Машин. Чихэвч. Хоошуур. Арслан. Алчуур. Арслан. Айс. Арслан. Гитар. Зөв. За болчлоо. Дуусаагүй. Ороо үлдээ. Синс. Хөгжөөн сүнгээ чакас нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр залуусын сонголт шоколадтай сүү биднийг ивент тэтгэн хамтран ажиллаж байна. Тэгэхээр дараагийн баг маань гарч ирсэн 5 дахь баг Бата маань таалгаж Эрдэнэ 2 маань таах ёстой байгаа тий. Зөв. Минут 30 секундын хугацаанд 10 оноог цуглуулах ёстой. Одоогийн байдлаар ямар ч оноогүй явж байгаа юм байна. 2 1 За цаг явлаа. Нус. Дүрслэхгүй. Жигнүр. Инду. Бос.
Флаш. Бус. Бос. Бус. Бос. Бог. Банк. Банк. Бэх. Банк. Бэх. Банк. Банк. Бал. Загасчин. Загасчин. Сан. Загасчин. Зэ. Загас сансар. Мус. 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 Бауга. 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 Дагин. Тахир. Дагин. 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 Таян. Флаш. 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 Бус. Бос. Бус. Бог. Бус. Бокс. Данзан гаравчаа. Данзан гаравчаа. Өмнөх оролцогчдод маань 2 оноо авсан бол дараагийн баг болох Эрдэнэ бэлэг мөнх гэрэл хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Одоогоор ямар ч оноогүй явж байгаа зүг тий. За ингээд одоо энэ үе дээрээс 10 оноо авах боломжтой. Гэхдээ хамгийн дээдлийн оноог бол 11 оноо авсан байгаа. За ингээд амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг таах хэрэгтэй байгаа. 2 1 цаг явлаа. Худаг. 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 Оног. Худаг. Худаг. Үзэгслэн. Худаг. Үзэг. Лимп. Лимп. Тэмдэг. Лимп. 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 Чимэг. Лимп. Тэмдэг гэдэг юм уу? Чидэн. Чихэр. Чидэн. Чиклад. Чидэн. 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 Чангалж. Чидэн. Чидэн. Тэсэрлэг. Чидэн. Чидэн гэрэл. Чүдэнц. 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 Дөрслөхгүй гэсэн байгаа. За. Ар анга. Ангаха. Ар анга. Ар анга. Хагарха. Ар анга. Ангаах. Ар анга. Нийгэм. 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 Хоёр үйтэй мө. Үнсгэлжин. Үнсгэлжин. Дахиад. Үнсгэлжин. Үү. Үнсгэлжин. Үзэгслэнтэй. Үнсгэлжин. Үзэгслэнт. Үнсгэлжин. Үзэх. Үнсгэлжин. Үзэгслэн. Үсчин. Үзэгч. Бидний хайрын мэрэгч хамгийн нандин бүхний хүсэх хосгүй сайхан хайрын төгс зохицол гайхамшиг дамт шоколадтай сүү залуусын сонголт. Хөгжөөнцөнгөө чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцсийн хамт олон оролцсон. За тэгэхээр олон багууд дундаас ялагчаар 11 оноотойгоор Отгонбаяр Алтан Түлхэр хоёрын баг маань манлайлж хошуучлаа. За ингээд нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч шоколадтай сүү, ихүү шоколадтай сүүг хоёр оролцогчтой гарын мэлэг болгон олгож байна. За мөн нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Golden Gym Fitness клубын зүгээс би галбиртай бас анхаарад бас гоё зөв би галбиртай болоорой гэд маш олон дасгал хичээлүүд эрүүл зөв хоолтын талаар зөвлөгөөнүүдээс багтсан их сэтгүүлүүдийг та хоёр олцогчтой гардуулж байна. За мөн нэвтрүүлэгтээ байнга хамтарч ажилладаг Paris VIP Karaoke гэж байгаа. Эхний алхсын хойд талд байрлах их хэнгэрэг төвийн 3 давхарт байрлах Paris VIP Karaoke-д нэгэн үдэш найз нөхөд хамт олноороо сайхан дуулж хуурдарай гэд хоёр олцогчтой эрхэм бичиг гардуулж байна. За ингээ хөгжөөнцөнгөө чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцогчтой баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө иргэд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Баяртай.